Тэгэхээр түрүү бид бол зэрэгэлдэх онцлогооны өрөөндөө гадаадын эрдэмтдийн болон хууль журмын эмнэлгийн эрдэмтдийн хамтарсан инновац хийлийн тухай ярьсан. Тэрний онлын үзгийн талаар ялангуяа тэр ген пускарам гэдэг эмчилгээ онцлогооны аргын гол үндслүүдийг гений түвшинд одоо сингл нуклеотидийн түвшинд явагдгаа гэдэг ярьсан. Одоо бидний байж байгаа бол яг энэ практик хийх. Өөрөөр нь яг тэнд онцлогдсон онцтой өмсүүдийг энд бид ямар одоо үйлдлийн механизмээр толгорож хэмжиж байгаа одоо бид ярих гэж багсан юм байна. Тэгэхээр ер нь энэ лазер эмчилгээ ICT аман одоо энэ хэтвэний эмчилгээнүүд бол бүгдээр үйлдлийн механизм бол 87 тэрлээсийн митохондр дээр байдаг. Буюу протоны уцралын 9 дэвж битүү хэлхийний 5 дахь үе шатан дээр үйлчилдэг. Хэрвээ 5 дахь үе шатан дээр үйлчилнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэнд нөгөө бацисацны ус үүсэх, нүүрс хүчийг үүсэх, тэгээ ATP үүсэх, дулаан үүсэх үе шатанд үйлчилдэг гэсэн. Тэгээд энд үүссэн үйлчилгээ нь бол 8 болон 9 дугаар үе шатанд бас дамжуугаар хийлгэнэ. Өөрөөр хэлбэл тухайн бодгол хүний одоо гадаад агаараас хүчит төрөгчийг гемоглобинтэй холбох тэр үе шатыг идэвхжүүлж байна гэсэн. Тэгээд шууд дараалаад 9 дугаар үе шатанд буюу энэ 87 тэрлээ эсрүү митохондр руу хүчит төрөгчийг шилжүүлэх үзэгдэлтэй. Тэгэхээр энэ эмчилгээнд орсон улсуудын бие ингээд тайвширдаг. Зөвхөн нэг эрхтний биш, бие бүхэлдээ тайвширсан, нойрон сайжирсан. Завуу шалгаар бүхэлдээ одоо бас багын гол үйлдлийн механизм юм. Тэгээ бид ийм инновац шийдлийг хийж байна гэсэн. Тэгээ энэ инновац шийдлээр зөвхөн бид гадаадын эрдэмтдийн бүтээсэн одоо тоолог төвөмжийг дангаар нь хэрэгжсэн биш. Монгол эрдэмтдийн өөрийнхөө оюун ухааныг холбоод бүхэлдээ таны мэдхгүй нэг бүтэн циклийг үүс. Битүү хэлхээг үүсгэж одоо эмчилгээ явуулж байна гэдгийг та бүхэнд хэлье.